Судал урсгал гэж юу вэ? Судал урсгал нь дэлхийн агаар мандалд баруунаас зүүн чиглэсэн салхины хүчтэй урсгал юм. Судал урсгал нь цаг агаар нислэг болон бидний амьдарч буй орчинд ажиглагддаг ба өөр олон зүйлд нөлөөлдөг. Агаар мандалд дулаан агаарын мас, хүйтэн агаарын масын уул зөрийн хэсэгт судал урсгал үүсдэг байна. Нар дэлхийг бүхэлд нь жигд хаалж чадахгүй учраас агаарын мас бүхэн өөр өөр температуртай байдаг. Тийм учраас экваторын ойролцоо байх газар нутагт халуун, дулаан, туйлын ойролцоо байх газарт хүйтэн байдаг. Дулаан агаар нь өсөх хөдөлгөөнд, хүйтэн агаар нь урууд хөдөлгөөнд ордог. Энэ хөдөлгөөн нь агаарын хүчтэй урсгалыг үүсгэдэг. Судал урсгал нь дээд агаар мандалд ажиглагддаг ба урсгалын хурдан дунджаар цагт 170-аас 180 км хурдтай байдаг. Өвлийн улиралд дулаан хүйтэн агаарын массын температурын ялгаа их болох тул цагт 400 км/цаг түүнээс жиг хурдтай болох тохиолдол бий. Энэ мэт өндөр хурдан ихэвчлэн өвлийн цагт туйлын судал урсгалд тохиолддог. Судал урсгал нь тропосферын дунд болон дээд хэсэгт дэлхийн гадаргаас 8-аас 14 км-ийн зайд байрладаг. Тиймээс хэрв онгоц судал урсгалын дагуу ижил чиглэлд нисвэл илүү хурдан буюу богино хугацааг зарцуулдаг бол судал урсгалын эсрэг чиглэлд нисэх үедээ илүү удаан буюу их хугацаа зарцуулдаг. Судал урсгал нь түүнчлэн цаг агаарт ч нөлөөлдөг. Зарим цаг агаарын үзэгдэл судал урсгалын дагуу шилжиж улс орны дамжин өнгөрдөг бол зарим нэг судал урсгалаас хол байгаа үзэгдэл нэг газартаа удаан хугацаагаар тогтож хит халалт, үер болох шалтгаанч болдог. Судал урсгалыг ажиглах нь цаг агаарыг урдаас мэдгээд цагуурчдад ихээхэн тустай. Учир нь судал урсгал замналаа маш хурдан өөрчлөх нь цаг агаарын гинтийн өөрчлөлтийг бий болгодог байна. Америк нэгдсэн улсын НОГ-ийн GOES-аар цуврал хиймэл дагуулууд нь хит улаан туяаны сувгаар агаар мандалдах усны уурын агуулгыг тодорхойлдог. Уг технологийн тусламжтайгаар цагуурчид судал урсгалын байр шиг идэвхжлийг хянах болцоотой болдог.